За үлэл хөрөнгө борлуулсны 2% татварыг хүчингү болгох энэ олон нийтийн өргөдөл 9 сарын 15-нд их хурлаар орсон. Тэгээд одоо байнгын ороогоор хилцэгдээ цаашаа явах байтал энэ ерөөсөө хилцэгдэхгүй байна. Манайхан бол өмнө нь гаргаж ирсэн өргөдлөлтөд яг адилхан энийг аваад дартсан байна. Тэгээ өмнө нь бол намд сонгуульд орохдоо бүгд амралт өгсөн шүү дээ. Татвар бууруулнаа, иргэдийн амьдрал хүнд байна гэд. Тэгээд одоо сонгуулиас өмнө гоё юм ярьдаг. Энэ ордонлоо ороо суухаараа ерөөсөө иргэдийгээ биднийг бол мартдаг юм байна. За энэ дундаас одоо энэ ажлын хэсгийг хагалж байгаа Лувсан Жамц гэдэг гишүүн байгаа. Монгол Ардын намын жагсаалтын номер 1. Энэ хүн бол хэвлэлд бол маш хариуцлагагүй мэдээлэл хийсэн. Татварын асуудлыг бол зөвхөн боловсрол мэдлэгтэй хүмүүс л ярих ёстой гинэ. Тэгэхээр одоо энэ татвар бууруулъя гэд санал өгсөн 100 мянган хүмүүс бол мань хүний нүдээр бол боловсрол мэдлэггүй улны оркууд юм байна. Хоёрт нь ихлээр энэ татвар бууруулах асуудал бол попурлт гэж байгаа. Энэ ерөөсөө попурлт байхгүй шүү дээ. Бид нэр цалингаас 45% татвар төлж байгаа. За тэгээд энэ татвар төлсөн мөнгөөр нэг байр байшин авдаг, дараа нэг томруулъя гэж зарахаар улс дундаас нь 2% татвар авж байгаа. Энэ бол буруу. Хоёрдугаарт нь ихлээр иргэд одоо хавдар тусдаг ч юм уу те эсвэл одоо өр ширэнд ордог ч юм уу байр байшингаа зарахаар дахиад 2% татвар авж байгаа. Тэгээ энийг хүчингү болгоё гэхээр л ерөөсөө ингээд гишүүд маань ингээд биднийг иргэдийг үл тоогоод идэг, доромжлоод идэг. Тэгэхээр энэ асуудлаа болооч гэдэг. Тэгээ өнөөдөр би улсын их хурлын дэд дарга Бат Эрдэнэт шаардлага хүргүүлж байгаа. Энэ олон нийтийн өргөдлөө хилцээч, хилцэх асуудлын дараалд оруулж өгөөч. 11 сарда багтаагаад энэ асуудлыг шийдээч. Энэ хүмүүс одоо сандал ширээгээ булаацалдаал, албан тушаалаа булаацалдаал хэдэн сар хэрэлдлээ те. Бид нар ажиллая гэж явж байгаа шүү дээ. Бид татвар төлөөл явж байгаа. Маш олон хүмүүс одоо энэ хууль хизээ батлагдах нь уу, яаж батлагдах нь уу гэдгийг хүлээгээл байж байгаа.